Сайн бацгаана уу? Та бүхэнд намрын налгар сайхан өдрийн мэндийг Чингисийн хөдөө арал дээрээс хүргэе. За яг одоо би ийм сайхан хүндэд байгаа. За энийгээ та бүхэнд харуулах гээд сайхан одоо байгаа. За Хинтээ аймгийн Хэрлэнбаян улаан сум яг ингэж эхэлж байна. За энийг даваад Монголын нууц төвчөн дээр Яруу алдан бадарсан Чингисийн хөдөө арал гэдэг энэ тал нутаг энд бий. За энд Монгол улсын эмийн ургамлын нөөцийн сан байдаг. Бүх эмийн ургамлын одоо их үндэс тэ нөөц бол энд байдаг. Одоо нэг юм жижиг талбай дээр бүх одоо улс аймаг буудад байдаг эмийн ургамлуудыг тариалаад тэнд ингээд эмийн өрний нөөцийн банк одоо байлгадаг гэх юм уу. Тэнд ургаад тэр жижиг талбайд гаргасан үрийг ашиглаад манай Монгол улсын өнцөг улмд байгаа эмийн ургамлууд одоо ургадаг, тариалдаг ийм одоо тогтцтой. Тэгээ бид нар ийшээ зорж байгаа нь Монголын эмт ургамлын талбай бас яг энэ Чингисийн хөдөө арал дээр байдаг. Хунчир одоо юу гэдгийг хунчийн тариалан гэж ярьдаг. Гэхдээ хунчир гэдэг нэрээр оруулж байгаа боловч дотор нь дэрвэр жирвэр, алтангаг нуур, мэт нохоо шүү тэ гэмшин олон эмийн ургамлуудын их тариадаг эмт ургамлын талбай байдаг. За хунчир гэдэг нэрээр нь та бүхэн алидийн голны хүлээлт хүрсэн ийм эмт ургамл байгаа. Тэгээд яг манхнартай мангасуудын бид нэг мангас үүргээд нэг хоолны газартай та. Тэрэн дээрээ тэр хунчийг авч ингээ үлжин та бүхэнд эмт ургамлын шимтээ юм шөлөөр хоол хийж одоо үлжээлдэг. Одоо ч гэсэн өнөөдөр ч гэсэн тэгж үлжсээр байгаа. Тэр намартаа ирж тэр хүний гараар бүтсэн тэр тариаланд хөрсдөлгий дээр өөрөөсөө бид тайж ургуулад ургуулсан тэр эмийн ургамлын хаан гэдэг юм хунчийн сайхан үндсийг авч ашиглаж шүлэнд ашигладаг тэр талбаараа явж байгаа. За яг замдаа ийм сайхан нөгөө нэг байгалийн тогтц. Би нөгөө өөрөө хэрлэн голын хөвөнд төрж өссөн болоод ч лөө хэрлэн голлоо ижий гэж хүн хайрлаж бахархдаг. Тэгээ яг энэ сайхан голын хөндөд ирснийхин зураг та бүхэнд хуваалцъя л гэж гिचнээ гоё. Тэгээ яг энэ хэрлэн гол ингээд урсаар хагаад одоо энэ Чингисийн хөдөө арлаад дайрна. Тэр хөдөө арлын энгэр одоо энэ их сайхан талд нарны одоо юу гэдэг энэ байгаль дэлхийн ингээд нарны энэ тусгалын маш гоё юм зөв өнцгний юм таарсан одоо байрал дээр тэр юу таригддаг эмийн ургамлын таригддаг байгаа. Одоо тэр талбай дээрс та бүхэн дараагийн мэдээллийг хүргэе. Одоо энэ хүн энэ ойрхон шургээл орлоо. Бран. За тариан талбай дээр очиод нэг өтрөм гэж манайхан ярьдаг да тий. Тарай ингээд сайхан уруулдаад хураацсан байдаг. Энэ сахины үнэрээс янз юм байна. Яг ингээд зүгээр хончин талбай дээр ирсэн. Тэгээд энэ яаж яах маш гоё намрын гоё дулаахан гоёудад таарч. Тэгээд салхины сэвшээл хүртэл хончин үнэртэй. Тийм гоё орчин байна. Тэгээд та бүхэнд хончрын хураасан өтрмийг харуулах гэсэн. За харж байна ингээд. Хөөх. Тарай будаа хураагаад нуруултсан мэт байгаа энэ олон шар овоолсон зүйлс бол эмт ургамлын хаан хунчир байгаа. Дэлхийд одоо хамгийн их судлагдсан ургамал. Яг би анх одоо мэдхгүй хунчирыг сайн гэхээр за манайхан бас юм бол нэг сайн гэдэг шүү дээ. Тэр сайн энд сайн гээл тэр шиг л нэг бас юм уу яриа ч юм уу бэлэгдлийн чанартай ч юм уу гэж тухайд бас бодож байсан. Тэгээд хятад хэл, солонгос хэл дээр, англи хэл дээр ингээд яг Google Translate ашиглаад тухайн яг үндсэн сурвалжаас энэ тухай мэдээлүүдийг уншаад энэ ургамлыг судалж тэгээд ямар гайхамшигтай ургамал вэ гэдэг юм л биширж байсан юм аа. За одоо ингээд харж байгаа ингээд сайхан унчруул яг 4-5 жилдээ нэг хураадаг. Тэгээд жил бурхан ингээд ахиул тариал тэрийг хураагаал ингээд явж байдаг. Тэгээд энэ бага ургамал бол хүний гараар
Монгол хүний өр ухаанаар ингээд тариалагдаад Монголын хамгийн том юм усалгааны систем бас энд байдаг. Харж байна одоо энэ усалгааны систем байгааз яг энэ тойроод ингээд 3 4 харагдчих. За тэр жишээ тэ зан цахны хязгааргүй газараас ийм одоо үзүүр хүртэл ингээд усалгааны систем харагдж байгааз. За энэ бол тойроо дан эми ургамлын талбай байдаг. За энэ хойдлыг харах юм бол Хэрлэн баян улаан хайрхан гэдэг Хинтээ аймгийн Чингис өвдөө харалт байдаг. Ийм Хэрлэнгийн өвдөө аралж гэж нэрлэдэг тийм ээ. За энд бол ийм хүнчээр тариалдаг. Эми ургамлаа ингээд монгол хүмүүс өөрсдөө тариалаад ингээд жил болгон хурааж аваад Монголынхаа зон олонд ингэж хүргэдэг. За гадна дотны Солонгос, Япон, дэлхийн зах зээлд ингэж юм гардаг. Ийм ижидтэй ба. За эдгээр бас ганц хунчир тариалахгүй л дээ. За хунчир байгаль дээр ийм байдаг. Одоо би харуулъя. Байгаль дээр ийм байдаг. За энэ ингэж ургадаг байна шүү дээ эдэлтэй. Доотлын үндэс нь бол яг энэ эмт ургалын эми ургамалт, эми бүтэд хүншлэг ашигладаг юм. За эдгээр бид нар хоод хүнсэнд яаж ашигладаг вэ гэхээр шөлөнд тийм мах чанартай ашиглан тий. За манай мангасын өрүүдийн холестер хунчир одоо бүх шөл бол хунчиртай гардаг. Эндээс ингээд бид нар өөрсдөө ирж намартаа ирж ингээд өөрсдөө гараараа сайхан түүж аваад ингээд бүтэн жилээ та бүхэндээ үйлчлдэг байх нэ энэ сайхан хунчраар одоо хамт шимт гайхамшигтай байдаг. Нууц нь бол эндээ байдаг. За нэг юуны ходоод боловсруулалтын хоол боловсруулалтын асуудал 7 хүнс байдаг юм байна. Нэг хоол идэд тэрийг боловсруулж чадахгүй, гаргаж чадахгүй тий. Тийм бодис солилцоо муутай гэдэг ч юм уу тийм асуудалтай хүмүүс бас байдаг юм билээ. Тэгээ тийм хүмүүс гадуур дотор хоол хэцүү угаас идэж чаддагчгүй. Тэгээ гэртээ нэг өөртөө таарсан юм хийж иддэг. Тэгээ манай тэрэд манай шүлүүдийн угаад хүстэй хөлс баасна гоожоод ямар сайхан юм бэ. Ингэж нэг сайхан 50 сайхан хоол идэх гэж яриад идэг. Тэгээ нууц нь бол манай үндсэн шүл маань ийм хунчир шууд оргонд ийм зээл шууд чанаад шүлийг гаргаад ингээ ашигладаг байх нэ. За тэнд бол одоо угаалга явагдаж байна. Энд байгаль дээрээ юутай учраас үндэс учраас мэдээ шороотой гарч ирнэ. Тэгээд ингэж хатаагаад тэр угаалгын машин тийж угаагдаад тэгээд сабглаа бүтээтгүн савнд цавдагдаад ингээд Монголын модод олон улсын дэлхийн зах зээл дээр талдагддаг байх нэ. Би ингээд бүр тариалын талбай дээр очихоор таахгүй нэг байгаль дээр яаж ууж байгаа, яаж тариаж байгааг бол харуулнаа. Маш сонирхолтой тэгээд нэг гой газар байдیں۔ Сонирхолтой. Жилдээ бид нар ингээд аялал зарлаад нэг хоёр удаа ирж хамт ингээд хураалцдаг. Тэгээд ажлын хураалцсан ажлын хөлсөндөө гэж солиох гэж байна. Эдгэрт мэдээж бидний энд ажиллаж байгаа хүмүүс шиг гэж ихээр хурааж чадахгүй л те. Тэгээд хураалцаад хураалцаач гэдэг хураасан хүнчрээ өөрсдөө авах юм шүү дээ. Тийм одоо ажил тэрийг бас ажилтнанд бас шиг гэдэг нэрлэдэг байгаа шүү дээ. Тийм ч юм одоо байдгүй л бах. Явсан бид нар өөрсдөө ирээд нэг өдөр ингээд өнгөрүүлнгээ хунчир хураал тэгээд өөрсдөө аваа явчихдаг юм аа тэжилдээ нэг удаа тэгээд энэ жил бас яг унаа тэрэг том цохон байгуулалт хийх гэсэн бас цаг нарж таарахгүй цаг агаашгүй таарж өгөхгүй явсараа жоохон намар орой болчлоо. Энэ жил чинь жоохон их хүүд орчлоо тэгээд автобус дөрөв хүн уг нь өрхөөр бэлдэжсэн боловч цаг агарын төсөл амралтын өдөр тааж өгөхгүй тэгээд ажлын өдөр хүрээд ирцээ. Тэгээд ганц одоо албаарданда бүгдээрээ чигтэд ирлээ. Тэрнээс одоо нийт зарлаад явах сонирхтой хүмүүсээ л авч явдгийг шүү. Тэгээд эх жил 100 энэ хүнчийн талбай, эмт ургуулын талбай сонирхож байвал би бас тухайд хураалтын цаг зав харж агаад пост орлаараа оруулаад та бүхэн сонирхож байвал ингээд надтай хамт энэ аялалд яваарай. Янз бүр байна. Яаж чад ажлын өдөр зарцсан учраас энэ жилдээ явлаа. Амралтын өдөр зарах гэхээр үнэхээр өнгөрсөн хагас сан бүтэн битүү бороо шороотой амар байлаа шүү. За их хагас сан бүтэн ч гэсэн бас цагаар таагүй байх юм урчсан тамгтай байлаа. Тэгээд өнөөдөр ингэ ажлын өдөр цөөн хүний бүртгэмтэй өдөрчлээ. За одоо ингэ түр бай би энэ гоё захын үл харагдах энэ одоо яг миний ард талд байгаа энэ том хөндий бол тэр чигээр эмийн ургамлын талбай. Маш олон янзын эмийн ургамл байгаа гэж харуулна. Тэг гол нь яг уу Монголын үндэсний эдийн ундаа хоол зоог бол олон төрлийн эмийн ургамал
ашиглагддаг байсан. Тэгээд социализмын үед гэдэг юм уу, Оросын нөлөөгөөр гэдэг юм уу, ямар ч сан тэрийг бол түгээмэл ашиглах нь багассан байсан. Тэгээд энэ хамт олонны одоо Astra Root буюу хунчрын үндэс гэдэг нэртэй нэг хамт олон Монголдо ингээд гараар Монгол хөрсөндө тариалж ургуулж эхэлснээрээ бид нар одоо энийг түгээмэл ашигладаг болж байгаа. Тэгвэл байгаль дээрс нь түгээд ашиглаад явна гэдэг чинь байгалийн одоо юу гэдэг нь нөхөж башгүй хохирол болно шүү дээ. Манайхан чинь нэг түүхээр яаж байгалыг хорон сүддэг вэ тийм ээ. Тэгэхээр энд бол яг өөрсдөө тариалаад зориултын гэдэг услаханы системээр бүрэн тоногдож байгаад ингээд яг шинжлэх ухааны үндэстэйгээр ингээд услах бордох тийм байгалийн нэг юм ядж юм нарны байршлын одоо туслалын хэцүү байршилт их бургадаг гэж нэг олон хүн ярьж байгааг сонссон. Ингэж одоо ургуулж тариалж ашигладаг юм аа. Хөөхстэй юм байна. Энд газар дээр ямар гоё юмртай байна. Янз. За талбай дээр уулзъя. Сүүдрүүд хараад байна. За талбай дээр ирсэн байна. Манай авраг трактор чинь бат итгэл. Хончроо ураагаад завгүй штэ гэж. Манай Монголын бас л алдартай трактор чинь даа гэж. За энэ талбай руу хэдүүл орцгоё. За энд нэг 20 гаруй хүн хураалтан дээр ажиллаж байгаа. Гэж бай. Янз. Одоо ингэж энэ штэ. Хороодод. Энэ үнцэн авагдсан байна. Ийшээ дахиад үзье. Талбай дээр их үнэ танаар бас сайхан байна. Сайн байна уу? Сайхан намарч чинь үү? Ураг зарим үү? Урагцыг ихтэй хурааж энэ да. Хурааж дээ. Сайн байна уу та? Сайн байна. Ажил давтаа байна уу? Биеийн давтаа байна уу? Давгүй. Ядарч гин үү та? Үгүй. Таны ажил амжилттай. Давгүй байна уу? За. Ямар гоё нэртэй байна. Үгүй штэ. Тэгээд Орой нэг олон жил хончроо гэж. Тэсээ хончроо ихлвэ. Хончроо ураяа л гэх тий. Чи ингээд хураалтын цаг болохоор бас хураалтаа үлээгээд гоё. 3 тонн гараа. За ийшээ явъя. Гайхамшиг сайхан нутагтай. За энэ талбайгаас тэгэл ингэж их сайхан хураалтаа хийгээд хураагдаад төмөө олондоо хүрдэг байх нь шүү дээ. Янзтай. За одоогоор ингээд зөвхөн эмийн ургамалт үнцийг ашиглаж байгаа. За хоол хүнсэнд ашиглаж байгаа. Экспортод гарч байгаа. Экспортын бас нэг гол бүтээгдэхүүнүүдийн нэг. Сайн бацхан уу? Ачи сайн уу? Ураал дээр үнэ үү? За сайхан. Янз юм байна. За усчлалтын тэр талбай бүтэн том ингээд усчлалт. За дараа нэг 8 сард ирж гоё харуулнаа. 8 сард ирэх чи бүр гоё. Энэ одоо хончин дээд одоо өвс дээдлийн навч гисг нь бол нэг 60-аас 1 м хүрдэг өндөр. Тэгээ маш гоё цэцгэлдэг 8 сард. Яг талбай бол маш гоё үзэсгэлэнтэй юм ногоон битүү ногоон болдог. За ингээ хураагдчихж байгаа байдал. Тэгээд дөрөвний ваалганд ороод савлагдаад талганд ороод ингээд юм дээр гардаг байна шүү дээ. За түрүүн галтгооныхаантайгаа уулзсан хунчиртай 5 цол түрүүн чандсан байсан. Бид нар зүгээр юун бичлэг хийх хамаахгүй. Дээрээ замд үлссэн. Дээрээ түүхаа гэд нэг сайхан хоньны
хатан гиз зааж наруулцсан. За тэгээд хорхог боодгоны зураг бас гарч ирлээ. Тэр үед нь та бүхэн бас бичлэг хүргэе. Маш гоё ингээд хончор ургамлын хан дамт нь шингэсэн маш гоё хамттай болдог. Өргөмөц гайхалтай. Бас Монголын уламжлалт сонирхолтой хоолнуудын нэг шүү. Хончортой хорхог боодг. За Монгол улсын гавьяа тахир номч Жамндар жагсны үүсгэн байгуулж байсан Монголын эмийн ургамлын нөөцийн сан үрийн нөөцийн сан талбай. За энэ жижигхэн талбай Монгол улсад ургаж байгаа нэг ховорцсон эмийн ургамал. Бүх төрөл зүйлийг энэ чинь хадгалж авч үлдсэн байдаг. Эндээс үрж идэг. Энэ ургаж авсан бол шүү дээ. Одоо энэ тарилга хончрын анхны имийг эндээс үргэлж авч ирсэн. Одоо эндээс үргэлжлээл Анхны гараа бол эндээс авах. эндээс гаралтай тий. За энэ гайхамшигтай юм гоё газар. Би одоо хэдэн төрөл зүйлийн ургамал энд байна. Өчигдөр бас нэлээд төрөл 50 төрлийн ургамал авах шүү. 50 гаруй төрөл. Дан эмийн зөвхөн эмийн ургамал нь 50 гаруй юм тий. Тэ, ястаа нэг ургамал ийм судалдаг хүмүүс бол ийшээ. За одоо ингээд хөгшөрсөн л байна л да. Энд чинь одоо улаан номонд орсон алтай сонгины үстэй хаа. Энэ сонгинууд чинь алтай эйгөө цаглаа. Энд чинь алтай зэрлэг сонгины үстэй. Идэр. Мангар гинэ. Надад ч Зэрлэг сонгин юм уу? Алтай зэрлэг сонгин баха идэр. энэ мангар гэдэг ургамал юм уу те? Би ч яг хүүхд байхдаа хөрх энийг чинь түүж савлж шилж бас арддаг л байлаа. Дорнтод. Энд чинь саваргана. За энд бас байна. Одоо ингээд үрээ хаяа тагдраад унтсан байна. Алтан зэрлэг сонгины энд бас том бүл ургадаг юм бэлээ. Би бас эндээс авч үрээ авч шандаа бас тарьж үтсээ. Хадаа харж ирэх том ингээд үрлээ гарцсан байгааз. Эндээс ч авч. Одоо ингээд ийм сайхан том талбай дээр ингээд Монгол улсын эмийн ургамлын ховор ургамлын нөөц талбай байна. Тэгэхээр гоё байгааз. За би эмийн ургамал эмт ургамал бусад ховор ургамлыг яг судалдаг судлах гэж үзсэн шалтгаан нь бас яг магтай холбоотой. Одоо хоол хүнс хамтаа бол ундаа уух зүйл заавал байж давхар хөгж байдаг. Тэгээд хятадууд мэднэ хятадууд маш олон төрлийн цай хятадын цайнууд алдартай л гэж байдаг. Монголчууд ч гэсэн бас энэ цайны соёл маш олон ариун түүх баялагтай байсан байдаг. Тэгээд яг тэр хэрэглээнийхэн соёл нь одоо гээгдээд бид нар гүрж ногоон цай гэдэг гүрж цай гэдэг ерөөдөө нэг шахаад нүдцэн цай гэж угаад байдаг. Уг нь бол тэрнээс өмнө 1920 оноос өмнө бол бид нар өөрсдөө ийм маш олон ийм олон төрлийн эмийн ургамлаа навчит цайнуудыг түгэж тий цай хэрэглэдэг байсан. Түүхт юм байлээ. Тэгээд яг хончийн навчаар би бас өмнө цай хийж үзэж байсан. Яг л ууранд нь агшуулаад ширмэн тогоонд хуураад яг л одоо Япон, Солонгос, Хятадын цайны технологиудыг судалж байгаад хийж үзэж байсан. Тэгээд тийм цайг энэ ч Монголд бас энэ эмт ургамлуудын навчуудаар хийх гээд бас судалгаа хийж үзэж байсан. Тийм цайнууд ингээд яг жорны хоёрыг гаргасан маш цөөхнөр одоо гэрийнхээ ахын нөхцөлд өөрөө хэрэглэх төвшөнд хийж байсан. Гэхдээ одоо энд ингээд энэ хүмүүс чинь ингээд эмийн ургамлын тариад энэ чинь өргөн дэлгэр болгонгууд тэр навчийг ашиглаж бид нар олон төрлийн сайн одоо эрүүл мэнд тустай одоо Монгол хүний биед
онцлог сайхан тохирсон тий. Дээрээс нь бидний идж унж байгаа мах бусад хоол хүнстэй ингээд нийцсэн ийм одоо цайнууд цаг хугацааны ихэнд одоо гарах байх. Тэгэхээр гол нь тийшэл яваад байгаа. Тэгээд энэ мах цай хоёр нийлээд хослоод ингээд илүү эрүүл ахна гэдэг юм уу илүү одоо сонирхолтой тийм зүйл юутай хөгжсөн ийм соёл болж хөгжих болов гэж бодоод байгаа. За яг энэ жижигхэн ингээд талбай дээр бас одоо ангаах сургуулийн одоо эн чинь бас судалгааны хүрээлэн гэж явж байгаа. Ангаахын болоод эмийн судалгааны оюутнууд энэ чинь зунжин ажилдаг. Эндээс эмийн урамлуудыг авч хэрэгэлдүүлж туршилтууд хийдэг, тариалдаг. Энд сунчир ургасан байна. Эндээс ингээл бүх юм хэлтэй хэвээр мундаг шүү. Нин ховор урамлууд одоо энд бол зөндөө байд. За яг ингээд намар орой ирчихээр бас ингээд өнгө алгалах байдал нь бол арай бага байна. 7 сард ирэх юм бол энэ үнэхээр гайхамшигтай байдаг. Энэ жижигхэн талбай дээр Монгол улсын хамгийн сайхан одоо ургамлын огтээжс байдаг. Тэр нь цэцгэлж дэлгэрээд ямар гоё гайхамшигтай өнгө алгалдаг гэж. За тийм одоо тэгж ийм махтад зүй зохистойгоор нийцэх тийм цайны судалгааны ажиллаар ингээд энэ судалгаа хийж явсаар хагаад ингээд ургамал юу сонирхдаг болоод байгаа юм уу бас. Тэгээ одоо нэг удахгүй байхаа ингээд энэ тургалын дам талбай байна. Унтраа тарьж ийн, дэргүүр жиргээр тарьж ийн, чихэр ус тарьсан байна тий. Араас нь ингээд олон төрлийн дараа дараагийн ургамлууд тариалаад ингээд явах бах. Тэгэхээр тэрэнгүүдээр олон төрлийн бүтээгдэхүүн хийж цаашаа хөгжих бах. Тэгэхээр нэг миний сонирхоод байгаа юм нь энэ юу гэж цайны олон төрлүүдээ шинээр төрөн гарч бидний дэ ундаа хэрэглэх хэрэгтэй гэж боддог. Тэгээд бид нар ч гэсэн одоо гадна дотны зочтой одоо өөрсдийн онцгой тийм цайгаар бас дайлах юмсан. Манай жишээ мангасууд үүргээд нэг жижигхэн хоолны газар бий. Тэрэнд одоо юу гэдэг тийм онцгой төрлийн цайгаар бас үйлчилдэг болох ёстой. Цаг хугацааны ихэнд тийм болж хөгжих ёстой гэж бодож ингэж яваад байдгийг. Яа ахын нөхцөл ч юм уу хэд хэдэн тийм цаймын бүтээгдэхүүн хийж үзсэн. Мас олон нийтэд худалдаан гарахаар бол одоохондоо их хийж чадахгүй байгаад. Тэгээд гацаа авахгүй л эмийн ургамлын тариалгын талбай хэрэгтэй л тэгэхгүй зэрлэгээр байгаа юм гараар байгаль дээрээс нь түгээл тэрийн дараа нь ингээд хүмүүсээс судалж аваад гар дээрээс судалж аваад том үйлдвэрлэл эхлэх гэж байхгүй боломжгүй. Тэгэхээр гацаа авахгүй юм тариалал нь хөгжиж тэрүүгээрээ дагсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтч араас нь явах хэрэгтэй юм байл л те. Тэгээд ингээд тариалгын талбайныхаа хүмүүстэй танилцаад ахтуу болоод энэ чинь хог танихгүй хүмүүс үе хаяг араас нь хөдөлж байгаа танилцаал ингээд жил болгон ирээд одоо ингээд сайхтуу өнөр болоод группийнхаа хүмүүсийг сонирч байгаа хүмүүсийг дагуулж ирээд ингээд танилцж уулзаад байт юм аа. За мэдээж ийм контент нэг хүмүүс сонирхож үзэхгүй л байх. Гэхдээ сонирхтой цойд хүмүүс зориулаад бас нэг ийм бичлэг хийгээд хадгалчих дараа өрөөж үзэхэд гоё. Гоё байгааз. Яг эмийн ургамлын хүмүүстэй хамт ирэхээр бас гоё. Ингээд харсан болгоно л энэ чинь үнд баялаг багш. За энэ чинь юм тэр чинь тийм юм гэж заагаал бүгдийн сайхан тайлбарлаад гоё байдаг. За өмнө яг тийм хүмүүстэй хамт ирж ирсэн энэ удаа ингээд яг мэргэжлийн эмийн ургамлын улам судлалын энэ тангийн хүмүүстэй ирээг очраас ингэсгээд өнгөрчээ. Урсын гоё гамштай газар Чингисийн хөдөө харал Хинтэй аймагт би Монгол улсаас өөрсдөө эмээ тариалаад эмийн ургамлыг тариалаад хураагаад хөгжүүлээд байгаа шүү. Битүү болж маш чигсэн гоё. За кемп руу явъя. Кемп дээрээс өдрийн нэг онцлог хураалтан дээр ажиллаж исэн 20-30 хүн ажилласаа бууж ирж магадгүй тэдэртээ өөрсдөө хийсэн мангас артисан хаус дээр хийсэн нэрийн бүтээгдэхүүнээрээ бас гоё гэрэл хийж хорлог зайцас те гоё махан бүтээгдэхүүн өөрсдөө хадирсан зарим нь жинчээ хийхээр махан хөлөд авдирсан эндээ хийгээд энэ хамт олонтой бас нэг ориг сайхан өнгөрүүлээд өөрсдөө махан бүтээгдэхүүнээрээ дайлна. За орой болцъя. За орой болж нар буухаас өмнө
Манайх нөгөө мангас артисан хаус гээд манай 666 мангас нийлээд нэг төсөл яваад бид өөрсдөө нэг юм цех байгуулаад явж байгаа. Тэгээ тэн дээр хийж яг цех маань барилга нь явж байгаа арай дуусаагүй. Тэгээ хажуу талд нэг жижигхэн дэлгүүрийн хэсэг маань байгаа. Тэрэндээ тэр зайгаа ашиглаад өөрхий нэг жижиг бүтээгдэхүүн хийж үзэж байгаа. Энэ жишээ нь утган удахгүй тутан гарч байгаа бүтээгдэхүүн. За ямар бүтээгдэхүүн байх нэ гэж хэлүүлээд зөвшч үзүүлээ. За хэвийн нөхц та бүхэн хийггүй байгаа анзаараарай. За ингэ та бүхэнд гоо ширхгийг харуулъя. За датсан мах ч юм уу те күүтерт оруулагдсан махаар хийгдсэн бүтээгдэхүүн биш. Яг нэг бүхэл махаар нь хийгдсэн юм артизан хям гарааргаар хийгдсэн гэсэн үг л дээ. Тэг маш гоё ингэ нэмгэн ирчээд амтлууд их гоё. За бид нар ингээд энэ гадны бичлэгийг үзэл гоён гайхаад яагаад гэдэг чинь ямар ч нитрит ашиглагдаагүй. Яг л өөрийнх нь гоё махан юугаар хийгдсэн. Ийм. За тэгээ нэг ягтай гадаад Европт янз бүрийн ийм гоё махан бүтээгдэхүүн байгаад идэг. Бид нар хараа зарим нэг үнэтэй байгаад идэг штэ. Тэрний шалтгаан нь одоо яг ийм сайн чанарын ийм үнэтэй махаар ингэж хийлэгт байдгийг шүү. Тэгээд нэмгэн гिचээд идээд идэг тийм ээ. За энэ амт гаргах технологийн туршлууд нь явж байгаа. Удахгүй ингээд манай барилга байшин маань ашиглалтанд орчхоор хийгээд худалдан гаргах гэх. За энэ бас нэг бүтээгдэхүүн. Бас амтлаа дараад бэлдээд 45 хоног сольцсон баха гэж. За бас энийг гоё нэмгэн гэрчээд үзүүлье. За. Яа. За харж ийн ингээд нэмгэн гэрчиж жагаад. За нөгөө артизан хям дээр тавиад ингээд амсаж. Зүр. За одоо энийг бид нар бол яг дадлынхаа мөрөө дадлахтай байдаг ч. Манай нүх. За энэ төрлийн хэд хэдэн төрлийн сааднууд бий. За шаард өгч хийсэн саадаа гэж бүхээр нь зар давсан цойсон саадаа. За ийм махан бүтээгдэхүүнс нэлээд хэдэн төрлүүд бий заяа. Удахгүй тэгээд юу нэг тэр сонирхолнаа. За хончин талбай дээр хураалт усаад орой үдэрээ цугласан байна. Тэгээд дараагийн талбай дээр гоё сайхан юм бол мэдээж орой ингэж гитарын аян хамт олноороо үзэх гоё тий. За энэ хажуудах процессыг бас харуулъя. За бид ирсэн минут цаа байна. За өмнө та нар бол гайхамшигтай байна шүү манайхаа. Яа. За нэг сайхан цагаа ямаа боогод хүртчихье гэж. За ямаа маань хүртэл боодог маань хүртэл хунчиртай. Чулуу муу өстө данга улаасан байж таа. Чулуу яс янзын гоё улаасан байна. Мөн сайхан байна да. За одоо ингэж хажуугаар нь мах хунчаа хийж шүү дээ. Хоппа. За. Ямар яг гоё дулаахан орой вэ те? Намарчууд ийм дулаахан орой ховордоо ямар гоё өдөр таарж ирвэ. Ястаа гайхамшигтай. Яан вэ? Чулуу мул улчаас улаасан байна. Тэгээ миний үнэр та нар бол алах нь. За миний микрофонд энэ улаан чулууны их шаг шууж байгаа чимээ орж ийн үгүй.
Сах. Муу сайхан байна да. За хугацаат нь хэний жоохон бичнэ. За сүүлийн энэ дунд яг нь автаа байна. Тэдгээр насдоо тэгээд сүүлийн автаа. Тэгээд ирчүүд нь хамаагүй байна. Гадаа зөөлөө. Яа. Шин болохоор. Яа. Эй. Болчихно. Янзан байна. Гэрэл жоохон нэмээ. Гэрэл жоохон нэммээр байна гэж байна. Хэм шигтэй. Хинтийн Чингисийн өдөө аралт нэг мангас байдаг юм аа. Ой, манайхаа ой, тавг. Яасан сайхан бэ. Хээ. Үнэт сайхан байна, өнгөт сайхан байна. Тугуул ярих юм байна. Үгүй урсаж гинөө. Зүгээр Нөгөөдгөр уусаар. Энд дээр тавь. Маханаа дээр наад фото. Чулууг нөөдө ширээ юм шиг. Ажи чулуу хүмүүсээ аваарай, шууд аваарай. Шууд аваарай. Чулуу аваарай. За би нэг бичлэгэнд ороод хий нэг. За сайхан байна уу. Айша чулуу. Хош чулуу бүр. Шопа. Яа версэн гүш. За, дотроо.